SkyPark төсөл нь өндөр зэрэглэлийн орон сууцнд байх шаардлагатай бүх тоноглол брэндүүдийг сонгож хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр нэг нь бол манай үндэсний томоохон аж ахуйн нэгж болох Digital Power гэж компанитай бол хамтарч ажиллаж байгаа. SkyPark төсөл дээр манай компани нь Bosch болон Control 4 гэсэн брэндээр гэрээ автоматжуулалт Монгол улсын норм стандартын дагуу холбоо тохиолдол галын тохиолдлын системийг тусгай зөвшөөрлөгийн хүрээнд бүрэн сурлуулж угсарч хийж байгаа. Ер нь бол галын тохиолдлын системийг дотор нь найдвартай ажиллагаатай байх ёстой. Заавал гурамж тохиолдол өгдөхгүй байх хэрэгтэй. За мөн найрч түргэн шуурхай байх хэрэгтэй. Мөн өргөдөх боломжтой гэсэн дөрвөн үндсэн шаардлага байж байгаа. Bosch брэнд нь герман брэнд. За Avenir 8000 гэдэг галын тохиолдлын системээр явж байгаа. За Bosch нь юугаараа давуу талтай байх юм бол бусад хаяглагдаг системүүдийг бодох юм бол за dual optical буюу LED давхар сенсортой, давхар мэдрэгчтэй байгаа. Өөрөө мэдрэг чанарын хувьд бол маш өндөр. Тэр утгаараа гэртээ зүгээр хоол хийж яхад нь бас дуурайд идэг ч юм уу, эсвэл тамхи татахад нь дуурайд идэг ч гэдэг юм уу, тоостой байхад нь дуурайд идэг тийм мэдрэгчүүдийг бодвол маш нарийн мэдрэг чанар өндөртэй. Утаа болон эсвэл нөгөө тоос шороо, за арц хүчний үнэр ч юм уу тэдгэрийг бүгднийг 50000 удаатай ялгаж хагаад аль нь галын тохиолдол, аль нь жигнэсээ гурамж аларм бэ гэдгийг нь ялгаж салгахтахаар илүү ухаалаг давуу талтай гэсэн. Детекторууд маань айгүй амархан ингээд тоос шороонд дарагдаад тийм ээ барилгын заслыг хийснээс болоод тоос шороогоор таглагдчихдаг. Тэгэхэд энэ детектор маань ингээд цэвэрлэх шаардлагатай байна. Энэ детектор маань бохирдчихсан байна. Гал гарах үед гал тохиолдлын мэдээллийг өгч чадахгүй шүү гэдэг тэр мэдээллийг харуулын байран дээр өгч идэг гэсэн. Намайг цэвэрлэх шаардлагатай гэсэн мэдээллийг өгнө гэсэн үг байхгүй. Үүнээс гадна галын тохиолдлын системийг мэдрэгч бүрээр нь аль галын тохиолдол дуурч өгнө гэдгийг нэгээр нь хаяглаж хянах боломжтой. Хаяглагддаг байснараа ямар давуу талтай бэ гэх юм бол яг аль хэсэгт гал гарч байна, аль детектор галыг мэдэрсэн бэ гэдгийг нь харуулын байран дээрээс шууд хянаад харуулын байрнаас хараад тэрийг цаг алдлуугаар түргэн шуурхай очиж арга хэмжээ авах боломжтой гэсэн. Bosch-ын галын тохиолдлын систем нь гал гарсан үед лифт болон зарлан мэдээлэх, утаас орох сүнслүүдийн бүгдийг нь өндөртөж чаддаг. Энүүгээрээ давуу талтай. Жишээлбэл гал гарсан үед лифт маань нэг давхар дээр очиод нэгдэх ёстой байдаг. Тэгэхгүй нэг олон давхарт ажиллаад байх юм бол тэр лифт нь дотор хүн угаартах ч юм аюул үүсдэг. Зарлан мэдээлэх системтэйгээ түргэн шуурхай холбогддог. За гал гарлаа бол галын тохиолдлын систем гал гарлаа шүү, инглиш шүү гэсэн зарлангаараа дамжуулаад хүмүүстэй мэдээлэлтэй өгнө гэсэн. Утаас орох сүнс маань бол гал гарлаа гэж бодоход угаартаа утааг дээш нь сороод тийм ээ эрүүл агаарыг доош нь болгох ч юм уу. Тийм үндсэн үйл ажиллагаатай байдаг гэсэн. Аялын автоматжуулалт дээр болохоор Америкийн буюу олон улсын томоохон брэнд болох Control 4 гэдэг брендийг сонгосон. Control 4 гэдэг брэнд нь бол гэрээ автоматжуулалтын системээр ерөнхийдөө дэлхийн топ 3-т ордог. За яг энэ төсөл дээр Control 4-ийг ашиглаж байгаа гэхээр wired систем учраас илүү найдварчлалтай, системийн хувьд найдварчлалтай дэлхийн топ брэнд гэдэг утгаараа сонгосон. Хоёрдугаарт болохоор техникийн хувьд автоматжуулалтын систем нь өөрөө бусад саб системүүдтэй ингэж мэдээлэл дамжуулалт үндсэн нэг систем болгож ингэж баздагаараа бусад системүүдээс давуу талтай байдаг. Яг SkyPark төслийн хувьд бол гэрлийн удирдлага байгаа. Нэгдүгээр гэрлийн удирдлага нь хоёр төрлийн удирдлага. Зөвхөн энгийн on off болон тодруулж бүдгэрүүлэх гэдэг хоёр удирдлага байж байгаа. Зашны өрөө болон мастер өрөөндөө гэрлийн тодруулж бүдгэрүүлэх маягаар удирдах байгаа. За хөсгөний удирдлага байгаа. Ус алдалтын систем байгаа. Ус алдалтын систем нь яаж ажиллах вэ гэхээр ус алдах боломжтой тодорхой хэсгүүдэд сенсорууд байрласан. Тэр сенсорээс мэдээлэл аваад хэрэглэгчийн гар утас болон дэлгэцэнд алармын мэдээлэл өгнө. Тэгээд тодорхой хугацааны дараа усны автомат хаалтыг хаадгаараа давуу талтай байгаа. Тэгэхээр хэрэглэгч гэртээ байхгүй үед ус алдсан тохиолдолд ерөнхийдөө safety байдал бүр хангагдсан гэж ойлгож болохоор. Агаар сэлгэлтийн төхөөрөмж home automation системээс удирдах байгаа. Тэгэхээр энэ нь юугээрээ давуу талтай вэ гэхээр яг нээлттэй протоколын төвшөнд яг нэг агаар сэлгэхийн төхөөрөмжтэй холбогдож байгаа учраас агаар сэлгэлтийн төхөөрөмжөөс тухайн айлын агаарын чанарын мэдээлэл аваад тэр мэдээллийн дагуу агаар сэлгэлтийн төхөөрөмжийг удирдах боломжтой. Тэрнээс гадна хэрэглэгч гарахтаа гарах товч гэж байгаа. Энэ нь болохоор яг Control 4-ийн өөрийнх нь юм ухаалаг товч байгаа. Энэ товчийг гэрээс гарах гэдэг товчийг дараад гаргахад гэр дотор байгаа цахилгаан хэрэглээнүүдийг ингээд таслах, усны хаалтаа хаах гэх мэт зүйлүүдийг ингээд нэг товчоор шийдээд гарч байгаа. Тог таслахтаа болохоор яах вэ гэхээр нөгөө интернетийн тогийг бол таслахгүй, хөргөчний тогийг таслахгүй гэх мэт тодорхой холбоо тохиоллын тогийг таслахгүй. Одоо бидний нэг ус алдалтын систем гэдээ байж байгаа шүү дээ. Яг тэр security талын тогийг таслахгүй зөвхөн бусад
хэрэглээнүүд таслах боломжтой хэрэглээнүүдэд таслаад гарч иж байгаа гэсэн үг. Ингэснээрээ юугээрээ даваа талтай вэ гэхээр хэрэглэгч гэрт байхгүй үед бус алдлахаас сэргийлж гэн. Хоёрдугаар цахилгааны асуудлаас мөн сэргийлэх боломжтой байна. Хэрэглэгч буцаад гэртээ ирэхдээ тухайн гэртээ ирлээ гэдэг товчийг л дараад ороод ирчихвэл бусаад бүх зүйлүүд хийм байл та усныхаа шугамыг нээчин тэгээд нөгөө бусад таслсан гэрэл цахилгаануудаа буцаагаад хийм болгох ёстой гэсэн үг. Контрол дөрөөс гадна Aquox брендийн Domphone систем уг төсөлд ашиглаж байгаа. Domphone систем нь бол хэрэглэгч гэртээ байхгүй хөдөө орон нутагт явж байгаа үед гэрт хүн ирээд Domphone системээр дуудлага ирсэн тохиолдолд хэрэглэгчийн гар утсан дээр дуудлага нэрнэ. Тухайн гар утсны интернет орчинд байх тохиолдолд ирсэн ч очинтой ингээд видео колоор ярих юм боломжтой байгаа. Үүнээс гадна лифтний удирдлагын систем гэж байгаа. Энэ яг уу гэхээр тухайн байрны орсон шогц нь өөрийн нэг картаараа зурчиж карта уншуулж ингээд тухайн одоо 13 давхрын оршин суугчвал 13 давхрт бүртгэлтэй карта уншуулад 13 давхртаа гарах боломжтой, өөр бусад давхруудаа гарах боломжгүй байгаад байгаа. Тэгэхээр зочин ирэх функц нь яаж ажиллах вэ гэхээр орсны Domphone систем дээрээс тухайн айлын дэлгэц рүү дуудлага юм. Яг тэр дуудлага хийснээс хойш 1-2 минутын хугацаатай яг лифтний 13 давхрын товч идэвхтэй болно. Энэ системийг ашигласнаар хэрэглэгчийн хувийн орон зайг хамгаалж байгаа. Мөн аюулгүй байдлыг ерөнхийдөө хамгаалж байгаа.